Чөлөөт бүс өөрөө Монгол улсыг одоо Евразийн зах зээлтэй холбох 3 улсын төрийн тэргүүнүүдийн одоо гарын үсэг зурсан бүс нутгийн Евразийн эдийн засгийн коридорыг байгуулахад манай чөлөөт бүсийн үйл ажиллагаанууд асар чухал үүрэгтэй. Өнөөдөр бүгд найрамдах улстай бид эдийн засгийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээд явж байна. 900 га газар Монголын талд, Хятадын талд 900 га газар маш одоо эрчимтэй хөгжиж явж байгаа. Оросын холбооны улстай хэлж байгаа Алтан булаг Хяхтын Алтан булгийн чөлөөт бүс. За хөшгийн хөндийн чөлөөт бүс, Налаахын Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс. За мөн одоо Агросити эдийн засгийн тусгай бүсүүд дээр үйл ажиллагаа явуулахад бас одоо нээлттэй бөгөөд хөрөнгө оруулалтын таатай орчнууд бас энэ дээр үйлчилж байгаа. Замын үр тээвэр логистик худалдаа үйлчилгээ, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал. За Алтан булаг тээвэр логистик худалдаа үйлчилгээ, Цагаан нуур тээвэр логистик худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал гээд хөшгийн хөндийн одоо 1000 га газар дээр бид олон улсын санхүүгийн төв, аялал жуулчлалын цогцлол, мэдээлэл технологийн кластер гээд энэ одоо төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар замын үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт одоо төсөл хөтөлбөр дээр хөрөнгө оруулалт нийтдээ 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Ирэх одоо 6 дугаар сар ихэд бүрэн одоо үйл ажиллагаагаа нээхээр Хятадын талдаа орц гарцаа тохирч бид орц гарцаа барьж байгуулах ажлууд эрчимтэй явж байна. Оросын холбооны улсын одоо хил дамнсан энэ чөлөөт бүсээр дамжуулж зах зээлээ хэлэх ийм боломж нөхцөл бол манай бүсийн хөгжлийн одоо гол сувг болно гэж та бүхэн бас ойлгож болно.